Эхний мэдээ нийслэлийн хаан улс дүргийн 15 дугаар хороо Цэнгэлдэх хотхны 23 давхраас утаа гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 16 цаг 2 минутанд нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. За дуудлагын дагуу тухайн дүүргийн онцгой байдлын хилцийн гал төмөр унтраах аврах 14 дугаар анги, Чингэлээ дүүргийн онцгой байдлын хилцийн гал төмөр унтраах аврах 10 дугаар анги, нийслэлийн аврах ангийн алба хаагчид гээд нийтдээ 10 гаруй автомашинтай ажиллаж байна. За галын тархалтыг 17 цаг 10 минутанд цогсоосон байна. За газар дээрээс нь сэтгүүлч, умаахан, зураглаач, манал жамнаар мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна. Хаан улс дүүргийн 15 дугаар хороо Цэнгэлдэх хотхны 20 орчим давхарт гал гарсан. За 16-гийн орчим цагийн орчимд гал гарсан. За тухайн галтай холбоотойгоор бол онцгой байдлын ерөнхий газраас яг одоо ажиллаж байна. За галыг бол бидэнд сая дөнгөж ирээд олж авсан мэдээлэлээр бол галыг бүрэн зогсоосон. Одоо 15-аас 24 давхар хүртэл за угаар ихтэй байгаа учраас айл болгоны хаалгыг онгойлгоод одоо дотор нь хүн угаарсан байна уу, угаартаг байна уу гэдэг ийм мэдээллүүдийг шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна. Хүн амны асуудал байхгүй, гал унтар бүрэн зогссон. Одоо энэ угаарсан нөгөө бүхин чи 23 давхрынхаа бүх энэ чи угаар таарсан байгаа эднэрийг одоо нэг нэгээр нь дээрээс нь шалгаад одоо авралын ажиллагаа зогсолтгүйгээр явж байна. Галын нөхцөл байдал манайх бол одоо намхан шүү дээ 5 давхар зүртлээ битүү утаас. Тэр дээдлийн айлууд бол одоо баларсан байх юм байна гэдэг. Ер нь хөөрхөө гачиж чадахгүй л улсад бол өөрөөсөө орилдоод байсан. Тэгээд ямар ч гарах боломжгүй байдаг юм. 5 давхарт байгаа бид нар тийм доор байгаа айлыг гарахт л ерөөсөө орц гэр оронд битүү утаа болж байгаа. Тэгэл хүүгээд аваад хойлоо гарсан. Тэгэл тэр дээш харахад дээгүүрээс орилдоод байсан. Тэгээд энэ ер нь өстой хамгийн аюултай юм чинь гал усны гашуун зовлон гэж үүдгийг улс төр засаг ерөөс нэн төрөнд анхаарал одоо шууд аваад энэ өндөр барилгуудыг бүгдийг болох хэрэгтэй шууд. Би бол шууд тийм санал тавьмаар байна. Энэ шатны эсвэл 10 давхраас тийш явахгүй шүү дээ. Тэгээд тэр дээгүүр хүүхд орилдоод байна. онцгой байдлын шатуу. Тий ерөөс нь явахгүй л шүү дээ. 10 давхар хүрээл тэгээд дээш явахгүй. Одоо хүүхдээ авах гэж яарч өгсөн дээш бол иргэний өргөө гүйцэтгэхэд бас хэний ч ялгааг аав сандарч бол үр хүүхд нь гал давтцсан байна гэхээр шууд наашгаа аавыг мотоциклтэйгээ аваад урсгал сөрөөл. Замын байдал бол үнэхээр айгүй хэцүү төгжрэлтэй байна. Сандарсан байдлаа нөө мотоциклтээр байгаа болохоор аав нь байнга заалгаал ерөөсөө яах вэ их үү гэсэн байдалтай. Ерөөсөө би чинь тэгээд аль болох хурднаараа тэгээд урсгал сөрөөл тэгээд аль болох чадлаараа тусалчих гээд ерөөсөө аль талаараа зам орцгарцвал битүү бай. Тэгээд хойгоор нөгөө 150-ны гүрэн доогоороо тэгээд сүлдсээр байгаа л яарал ороод ирлээ. Аав нь сандараасаа буугаал тэр цаана ийм байрлалгаа гүүгээл орчихлоо. 20 давхраас бууж ирлээ. 20 давхар дээр нь тэгээд энэ юу чи гарахгүй юм чинь тэгээд амар их утаа гэрлөө оронгууд нь тэгээд 20 балкон дээр гараад хүүхдүүдээ наанаас нь зааварчлаад ээж доошоо аваар шатаар доошоо буугаар 19 рүү буугаараа гээд тэгээд тэрийг тэрэн дээрээс 19 рүү буугаад 18 руу буугаад 17 16 14 хүртэл би тэргээр буулаа. Тэгээд 14-өөс доошоо буух гэдэг нөгөө доод айл нь хүн байхгүй нөгөө шатныхаа аварын шатн дээр амар их юм овоолоод байсан. Тэгээд тийшээ усууд орсонгүй. Тэгээд 14 дээр бид нар нэлээд хэдэн олуулаа хийж хагаад тэгээд тэндээсээ онцгой байдлын хүмүүс орж ирээд тэгээд аваад гараад ирлээ.